Энэхүү бичлэгээ Эверестийн оргилд гараад буух үедээ осолдсон Монгол улсын уулчид өсөх жаргал, пүрэвсэрн нарын гэгэн дурсгалд зориулв. За, ингээ та нартай амлсан ёсороо дэлхийн оргил руу авиралт хийж байх үедээ осолд орж олон хүний амнаас өргөцсөн бодит явдлаас сэтвэлсэн Эверест киногоо ярьж өгье. 1996 онд Эверестийн оргил руу авиралт хийхээр тухайн өдөр нийт 33 авирагч 4 өөр багт хуваагдан авирч байсан гэдэг. Гэхдээ тэр авиралтаас 8 уулчин эргэж ирээгүй юм. За, бусдын бичлэгээс үзсэн үстэй. Дэлхийн дээвэр рүү гарахаар орон орноос цуглж буй уулчид Балбулсын Катманду хотод цугларцгаана. Осол болохоос 6-7 хоногийн өмнө цуглаж бэлтгэл ажлаа хангаж байгаа нь энэ. За тэгэл бэлтгэл ажил хангагдаж дуусаад нөгөө хэд маань Хималай нуруунд дүнхийн байх мөнх цаст Эверест оргил руу хөдөлцгөөн. За тэгэл мэдээж шарын шашинтай улсын болохоор заавал хурал номыг нь хуран хадаг яндар зүүж байж л уул руу гарах ёстой. Чи Jesus Christ, Аллах ер нь юу ч үтдэг бай. Эверест рүү гарахыг хүсэж байгаа л бол алга хавсран мөргөх л болно. Манай киноны гол дүр Роб Холлын өдөрдөж оргил руу гарах байгууллагын нэр бол Adventure Consultants буюу адал явдлын зөвлөхүүд. Эверестийн үндсэн бааз дээр бүх мэдээлэл зөвлөгөөгөө авах бөгөөд 8000 м өндөрт гараад хүчил төрөгчийн дутагдланд орвол хүн ямар ч утга авцалтаагүй зүйлс ярьж осгож эхлэхээр халууцсан хамаг хувцас тайлж шиддэг гэх мэтэр айхтар зүйлсийг хэлдэг. За тэгээд манай хэдийг ууланд авиралт хийхийн өмнө Балбулсын иргэд уулын ямаанууд буюу Шерпа нар бүх зүйлсийг бэлддэг. Авирах шат, амьсгалах хүчил төрөгчийг байрлуулах гээд бүх зүйлсийг бэлдэж өгдөг. Эверест рүү авирч оргил төрөх замд нийт 3 буудлах газар байрлах бөгөөд манай хэдийг эхний камп өнгөрч явхад л эхний цогцос угтах болно. Ер нь иймэрхүү зүйлс сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй хүмүүсд оргил руу гарахыг тэмүүлдэг биз. Манай голдруудын нэг Бек оргил гэж яваад эхнэртэй хормын оймонд хүрэхээ мартсан байдаг. Сандарч твдэн сансрын холбоо ашиглан ярихдаа эхнэрээ санаж байна. Хүүхдүүдээ санаж байна. Энтергээд нэг л юм мэдрээдч байгаа юм шиг зүн совин татаадч байгаа юм шиг ярих бөгөөд эхнэр нь ч үүнийг нь анзаарч сони юм да. Ийм сонин байдгүй юм да гэх болно. За тэгэл Адар борооны өмнөх нам гүм гэдэг шиг л их суйрлын өмнөхөн нөхдүүд баахан шоу удноо. Маргааш нь манай хэд дээшгээ багаар мацах бөгөөд замд нэлээд салхитай байсан тул зарим нэг авирагчид эхнээсээ нусаа хазартаа нааж эхэлнэ. Ялангуяа манай энэ Бек гэдэг эхнэртэйгээ уцаар ярьдаг нөхөр нүдний хагалгаанд орж байсан. Нүд бол агаарын даралтанд тэсгээргүй бараг бүлтүүсэрч магадгүй тийм байдалтай байж оргил руу гарна гэд явж байгаа шииртэй гардаа. За тэгээд буцъя. Манус тачихгүй юм байна гэд буцаад үндсэн бааз руугаа буух гэтэл 9 шидийн өөр экспедицүүд бас давхар авиралт хийж тарах бөгөөд хавцал дээгүүр тавьсан шатан дээрээ төвжрээд Бек маань унж өгөхөө шахна хөрх. Тэгснэ Стам би энэ төгжил зогсож хөлдөж өгөх гэж чамд 68,000 ногоон төлөөгүй шүү гэх болно. Пүү, баяжтай юм шүү. Нэг хүнээс 68,000 гэхэр чинь заавал чараа. Тийм биш. Баазтаа буцаж ирээд бусад багуудаа хэдүүлээ юу яах вэ? Өөр өдрөөр ээлжилж гарыг. Тэгэхгүй бол төгжил үүсэт байна аах. Гэхэд өмнөд Африкийн багийнхан угсаа атсны чинь ээжлэх. Чи одоо намайг хизээ уул руу гарах үгүй шийддэг хэмбэ шибэр минь. Давраа дугаарай. Бид нар хүссэн үедээ гарна гэд яваадаг. За тэгээд ер нь бүгдээрээ л зэрэг нэг өдөр гарахын тодорхой болж Роб найз Скоттер очин нэгэндээ дэмтэй тустай хамтарч уул руу гарцгаая гэхэд цаадхан ч зөвшөөрдөг. Скотт нь бас хэдэн хүн анхалж Эверестийн оргил руу гаргаж байгаа бөгөөд ерөнхийдөө бол энэ хоёр өрсөлдөгч байгууллагынхан гэж ойлгож болно. За тэгээд өглөөж боллоо, авиралдаа ч үргэлжлүүлэхэр боллоо. Ер нь бол бие сэтгэлийн асар их бэлтгэлтэй л хүмүүс энэ агуу уулын оргилд гардаг нь тодорхой. Би юм уу хүн бол бусадтай гайлуулна. 3 дахь бааз дээр ирэх үед ихэнх нь зэсэн цухууж шамралтын дээд зэгтээ тулж байгаа юм л да. Гэхдээ шамарлаа гэдээ одоо яах вэ? Зорилго тэр дээр дүнхийж байхад чинь
Төв баазаас нь шуурга чиглэлээ өөрсөн та хэд рүү зүгэлж магадгүй талаар хэлэхэд наадах чинь бол зүгээр л урдчилсан төлөв. Уул өөрөө хувьдаа цаг агаартай. Бид нар ажиглаж байна гэдэг л. Оргилд гарах замд цаг агаар тооцоошгүйгээр гинт өөрчлөгдөх гэсэн үг л дээ. Манай нөхөд шуурга хальт завсарлах үеийг далиндуулан оргил дээр гараад өдөр 14 цагт бууна гэсэн төлөвлөгөө гаргаад хөдлөх болно. Яг энэ мөчөөс эхлэн оргил хүртэл бүтэн 12 цаг алхалт хийн гэх шиг. Дээшлэх тусам агаарын даралт нэмэгдэж нэмэлт хүчил төрөгчийн тусламжтай л амьсгаа авах шаардлагатай болж эхлэх болно. Бэк буюу нөгөө нүд муутад маань асуудал гарч нүд нь бүрэлцээд юу ч харахаа байх бөгөөд ер нь оргил руу гарах мөрөөдөлч цог бүрэлцэн одох болно. Бусад багийн гишүүд ихэнх нь оргилд гарч хүсэл мөрөөдлөө биелүүлж туг талбайгаа хатхан бөөн баяр хөөр болцгох болно. Гэвч багийн ахмад гишүүдийн нэг даг бусдаасаа нэлээд хоцорч явсан бөгөөд багийн анхлагч Роб тэрэнд буцах хэрэгтэй. Одоо буцахгүй бол бид бууж амжихгүй гэхэд даг 3 удаа вэлц. Энэ удаад л биш шүү. Гооч байна. Гэсээр Роб дагд туслан оргил руу гарцгаахаар болно. 14 цагт булт хийх ёстой байсан ч энэ үед цаг аль хэдийн 15 цаг өнгөрсөн байдаг. Манай өвгөний хүслийг ямар тааж биелүүлсэн ч буцах бензин тэрэнд даанч үлдсэнгүй. Буух гэж салгалсаар байтал нь нөгөө чиглэлээ өөрчилсөн шуурган тэднийг чиглэн ирж явах болно. Шуурганд зохиулж хүчил төрөгчийн дутагдлд орон оргилд гадсан энэ хоёр бүхэл төрүүлж доошоо буусан хэдэж дөрөв дэх бааз руу хүрэхийн өмнө туйлдан унцгаах болно. Даг Роб хоёр доошлох гэж эцсийн хүчээ шавхан тэмцэж байтал ард нь явж байсан даг алхагч тэнхээгүй болж хий гიშгэн доошоо нисэн одно. 8 км өндрөөс унж байна гэд бодтоо. Роб хүчил төрөгчгүй болон амьд гарах боломж нь улмал багассаар байлаа. Энэ үед түүний найз Харолд радиогоор холбогдсон хүчил төрөгч төхүүлж өгөхөр болон ирдэгч хүчил төрөгчийн боллооных нь нээлхийн хөлдөн гацж өрхнө. Ер нь бол байж болох хамгийн муу нөхцөл байдалд орж байгаа нь юм. Хүчил төрөгч байхгүй, цаг агаар маш муу, салхины хүч ширүүлсэн үед амьд гарна гэдэг бол бараг л боломжгүй. Дөрөв дэх бааз дээр ирэхийн өмнөхөн төрүүлж буусан хэд хүнд байдалд орж ядарч туйлдан унцгаах бөгөөд бусдаасаа бие сайтай хэдэн арайчуу тэмчин бааз руу алхах бөгөөд бие таар болон эмгэгтэй авирагч нар тэнд үхлээ хүлээн хэвдэх эсвэл хэн нэгэн ирж аварна гэдэгт найдах гэсэн сонголтол үлдэх болно. За энэ үед киноны эхэнд хэлж байсанчлан осгох үйл явц явагдан Харалд шатж өглөө хэмээн ховц сонроо тайлж угаад хөл алдан мөн л доошоо нисэн оддог. Энэ үеэр дөрөв дэх баазаас нэмэлт тусламжаар Анатоли гэгчэр төрүүлж буусан хэд дээр ирдэгч эмэгтэй авирагч аль хэдийн амьсгал хураасан байх бөгөөд нүд муутай Бэк үг дуурч чадахгүй хөдөлж чадахгүй байсан тул тэрнийг мөн л амиа алдсан байна гэж бодоод амьдаар нь цалсан шуурганд орхиод яваад. Лайф гэж. За тэгээд өглөө болж үндсэн баазын хэдж итгэл найдвар тасраад байх үед Роб холбоогоор холбогдно. Аргагүй олон жил уул хадаар авирч олон хүмүүсийг хүсэл мөрөөдлийн түүчээ болж явсан түүний хувьд шир заан шуурган дунд Эверестийн оргилд хоног төөрүүлж амьд мэд үлдсэн байдаг. Гар нь хөлдсөн, хүчил төрөгчийн асар их дутагдлд орсон Робод гайхамшигт тохиохгүй бол тэрч бас өгөх нь цаг хугацааны асуудал болов. Үндсэн баазын хэд Роб руу тусламж явуулдагч тусламжаар авиралт хийж байсан Шерпа нар шуурган цохиулан дээшлэх ямарч боломжгүй болж Робод энийг хэлэхэд "Бэнд дахиад нэг шөнийг өнгөрүүлж чадах юм шиг байна" гэв. Ямар ч боломж байхгүй л дээ өөрхий. Эхнэртэй сүүлийн удаа уцаар яриулан хоёр биедээ эцсийн үгсээ хэлснээр тэдний яриа дуусч Роб Эверестийн урд оргилд бие цогцсоо үрд үлдээхэр болсон. Харин тэр үед гайхамшиг тохион нүдний асуудалтай байсан Бэк шуургатай шөнийг эсэн мэнд давж гарч чадсан байдаг. Нүдэнд нь эхнэр нь харагдаад л "Алив босоо хөгшөө гэртээ хүрээдэр" гэж хүч нэмэн манер босч бааз руу алхан ирж чаддаг. Гэхдээ гар болон хазар амар нь юу ч хөө харигд хөлдсөн байдаг. Ами гарч л байвал одоо тэр гар хурууш дүүрч. Анатоли цааш үргэлжлүүлэн ууланд гадсан хүмүүс туслахаар явж байхдаа багийн ахлан явсан Робин найз Скоттын цогцыг уулнаас олно. Тухайн үед баг ахлан оргилд авирсан хоёр багийн анхлагчид хоёул ийхүү ууландаа сүнсээ үлдээж байгаа нь нэж. Бэкийг амьд үлдсэн гэдэг мэдээг эхнэрт нь дуулгадагч доошоо буулгахад маш их эрсдэл үүсэх талаар хэлэхэд эхнэр нь сөрөг хүчийг үзүүлэн ямар ч үнээр хамаагүй нөхрөө аврахаар болж бал булсад суух Америк элчинтэй холбогдсон цэргийн дэстэг тэргийг дөрөв дэх бааз руу илгээхээр болно. Гэхдээ урдам нь ямар ч нисгэгч, ямар ч агарын шувуух энэ өндөрт гарч үзээгүй боломжгүй гэж үздэгч нистэг тэрнээсээ байж болох бүх зүйлсийг буулган
туслах нисгэгчээ жорхин арай хөнгөн болгоод буцаж нисч очин манилийг аван эмнэлэгт хүргэн аюул амь наснаас нь хол өрөнгөрөн. Тухайн ослын үеэр амьд үлдсэн аврагчид үндсэн баазад ирцгэн харин ослын үеэр амь ирсэдсэн 8 хүний цогцос ууландаа үлдснээр кино маань дуусч байна. Ямар их тэсвэр дэвчээр сэтгэл санааны бэлтгэл шаарддаг спорт гэдгийг багч гисэн ойлгож авсан байхаа гэж найдаж байна. Роб болон уулан дамиа алдсан бусад уулчдын цогцос одог болтол Эверестийн мөнх цас ууланд бий. Бек 2 гар болон хамраа тайруулсан бөгөөд эхнэрийнхээ хамтаар Даллас хотод амьдарч байгаа. Робын эхнэр энэ явдлаас 2 сарын дараа төрсөн бөгөөд охиндоо Сара гэж нэр өгсөн байна. За киноманд таалагдсан бол мэдээж дардаг юмудаа дараад ээлжид нэгэн кино орох өдрийг сүсэглэн залбирэн хүлээцгэж байна үз. Удахгүй болцыг би сонгож байна.